Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. 2 дугаар сургуулийн гадаад хэлний багш Аян Хүлэг байна. Эцэгчүүд та бүхэндээ болон сурагчдаа Pearson хөтөлбөрийн гарааны шалгалт буюу пласмент тестийг хэрхэн илгээх талаар хэсэг зөвлөмж хүргье. За хүүхдүүд маань өөрсдийнхөө ID хаягаар нэвтрэж ороход дараах цонх харагдана. За энэ бол нөгөө ноутбукээр орж байгаа учраас тэгэхээр тест гэсэн систем дээр сонгомд харахад за дараах зис харагдана. За тэгэхээр бид нар маань пласмент тест буюу гарааны тестийг өгөх гэж байгаа учраас тухайн тестийг үүсгэсэн хугацаа минут нь харагдана. За аргашийн ангууд старт гэдэг төвчлөр бий байгаа. Тэрэн дээр дарахад тухайн тест маань эхэлнэ. За дэлгэцэн дээр 6 дугаар ангийн пласмент тестийн загвар харагдж байна. Старт тест буюу тестийг эхлүүлэх гэсэн төвчлөөр дарахад цонхны дээд хэсэгт байгаа 16 хүртэлх тоо бол тухайн тестийн даалгаврын тоо юм. За грамм буюу дөрмийн тест дээр эхэлнэ. За тэгэхээр тест болгоны өгөгдсөн даалгаврыг уншаад урдах 4 хувилбарын аль нэгийг тохирсон аль нэгийг сонгож дарж явах ёстой. За бүх тестээ бүглэсний дараа доод талд нь point буюу хэдэн онооны даалгавар гэдэг нь харагдчихэйдэг. За тестээ бүгдийг би зөв бүглээ гэж бодсныхаа дараа за доор хэсэгт байгаа даана гэсэн төвчлөрийг дарна. За энэ маань тестээ цааш хадгалан үргэлжлүүлж болно гэж. Хажуу талд нь зөвлөх тэмдэг гарч байгаа. Энэ нь бол хадгалагдлаа гэсэн үг. За хажуу талд нь байгаа сумыг дарж дараагийн хуудас руу шилжинэ. За 2 дугаар хуудсан дээр мөн өгөгдсөн тестүүдийн өгөгдсөн тестийн зөв хувилбаруудыг дарж явна. За эцэст нь бас даана гэдгийг дарснаар тухайн хүүхдийн чи хийсэн тест хадгалагдана гэсэн үг ээ. За даана гэдгийн хажуу талд энэ зөвлөгдсөн жижиг тэмдэг гарч байгаа энэ бол хадгалагдсан гэсэн үг. Мөн дараагийн хуудас руу шилжих тэмдгийг дарснаар дараагийн хуудсанд яа. За дээд болон дээр нь болохоор тухайн тестийн хугацаа харагдчихэйдэг. За хугацаа нь хамгийн сүүлийн тестийг хийгээд дууслаа гэж үзэхэд за зөв хувилбаруудын дарга хийсний эцэст даана гэсэн төвчлөрийг дарснаар тухайн хүүхдийн маань тест хийсэн тест хадгалагдаж байна гэсэн үг. Хажуу талд нь энэ зөвлөх тэмдэг гарах хэрэгтэй. За тэгэхээр дээшээ явуулангууд энэ ягаан дээр бичсэн send to teacher гэдэг нь болохоор энэ бол нэг бүснэн илгээч нь гэсэн үг. Хэрвээ энэ ахиж энэ миний дүн болсон гэж үзэх юм бол энэ төвчлөрийг дарна. Хэрвээ би ахиад хийх шаардлагатай гэвэл save гэсэн төвчлөрийг дарж хадгалж дараагийн удаад тестээ дахин алдаагаа засч болно гэсэн үг ээ. За анхаарал тавьсанд баярлалаа.